За ингээд ээлж аяллаа болоогоо танилцуулъя. Одоо Зүүн аймгийн тойрон аялсан аялал 5 фургон 42 хүний бүрэлдэхүүнтэйгээр гарсан байгаа. За эхний зогсоол нь мэдээж хар зүрхний хөх нуур. Хар зүрхний хөх нуурн дээр бид нар хоноглолцоод цаашаа явсан. За энэ хөх нуур маань ингээс доторх нь загастай харагдсан. Тэгээ дараагийн зогсоолоор маргааш өдөр нь босоод Балдан бүрийн хийдэн дээр очисон. Балдан бүрийн хийдэ сайхан тойрч зээд энэ маань бас айгүй сайхан байгальтай гоё тогтцтой тийм хүссэнтэй байгальтай газар байлээ. Энэ Балдан бүрийн хийд энэ хуучин дээр үед бол хүрээ шахуу маш их олон хүмүүс амьдардаг тийм газар байсан байлээ. Хийд дотор зургийг үзэхэр тэрэн дээр нь харагдаж байгаа. Энэ жижигэн зураг харагдаж байна. За би энэ бичлэгээ бол ямар ч монтажтаас өөр шууд зүгээр яриад явах болно. Тэгээд ингээд бичлэгэн дээр гарч байгаа хаана гэдгээ тайлбарлаа хэлээд явахлаа. Энэ ханад хүрсэн байгаа болохоор жоохон хоолоос үүссэн байж магадгүй. За дараагийн Балдан бүрийн хийдээсээ гараад дараагийн юм нь хангал нуур байна. За хангал нууранд бид нэр цай болоо хэдэж ундаалчаад цаашаа явсан байгаа. Энэ 3 аймгийг тойрсон тойр аял 14 хоногийн хугацаатай юм аял байгаа. За энэ саяных бол зам таарлсан энэ чулуун хөшөөнүүд байлээ. За одоо ингээд бэндэрсэн рүү орж ийн энэ бүртж байгаа энэ гооморлын юм хөшөө гэдэг юм лээ. Энэ нэг алдарт бэндрийн яваа. За тэгээд бид болохоор ер нь бол баг явж сайхан амралт ихтэйгээр тэгж явсан байгаа. Тэгж олон цагаар тэгж програмтайгаа тэгж замд ингэж ядарч явахгүйгээр 55-аараа явсан байгаа. За тэгээд за энэ Дадал аймгийн төвд Дадал сумгийн төвд орж ирсэн байна. Дадлын байга байл. Нөгөө нэг хойно Оросын Сибирийн хойш чадж байгаа гэд биднээсийг гарах ихний 5-6 хоног бол ер нь бол юм жоохон утаатай байсан. Энэ зүүн талын нутгууд болохоор за тэгээд за энэ мотоцикл унаал гоё яштэй л гээд яваад тах шиг байна. За ингээд фургондо бид нар бол ингээд залуучууд нь ер нь бол залуучууд нийлээд дэгдэхээ бүлгэмгээд байгуулад бөөнөрөө суугаа явсан. Үеийнгийн өхөр хон жилтэнгүүд мөн 2-3 дүү хүүхдүүдтэй ингээд нийлээд арай залуу хүмүүс нийлээд нэг фургон суугаа явсан. Үлдсэн 4 фургон маань болохоор тустай өөрсдийн нэршилтэй Ахмадын зовлбоо за гэх мэт бүгдээ өөрсдөө нэртэй хөрхөн бүлэг тэгээд 5 фургонтэй явцгаасан. Маш хөвгөлтэй, маш дурсгалтай гоё яваад ирсэн. Энэ за одоо энэ дараагийн зогсоол нь болохоор хүн толгоо уул гэдэг энэ бэндэр байна уу Дадалд байдаг байх. Би бас нөгөө газар мазрын сайн мэдгүй болохоор буруу зүрүү ярьж магадгүй шүү. За энэ Дэлгүүн болдгийн наан энэ хажуу булаг гэдэг энэ Чингисийн Тэмүүжин байхдаа Чингисийн баг байхдаа одоо ууж ундаалдаг байсан булаг байна. Хажуу булгийн ус хажуу булаг. Тэгээ эндээ сууж утсан маш гоё хүүтэн гоё цэнгэг гоё тийм булаг байлээ. За одоо энэ Дэлгүүн болдог дээр Дэлгүүн болдгийн овон дээрээ гараад ирсэн байж байна. Энэ бол түүх нь бол Дэлүү болдог гэдэг газар юм байлээ. Тэгээ нөгөө Жисхэ хотор өвлөн ихт анх Тэмүүжнийг төрөхт намарт төрөхт нь одоо цагаан гүүгээр гүү гаргаж шүл хийж өгч ирсэн. Тэр гүүнийх нь Дэлүүний энэ газар булж ирсэн байлээ. Тэгээд Дэлүү болдог гэдэг газар уулна. Тэгээд одоо ярьсаар байгаа одоо яванда Дэлүүн болдог гэдэг нэртэй болсон юм байлээ. Тэгээд энэ Дэлүүн болдог дээр сайхан хураалаад манай багийн хамтлагын сайхан энерги аваад өвөг дээдстэй сайхан залбирцгаагаад одоо энэ гал хасаацсан энд одоо галын гал өртгөхөд бас өөрийнхөө хэмрэг сэргээхээ гал дээр гал нэмж байна. За энэ далбаа гаагаа ингээд барай зургаад оруулаад явахаар их гоё юм билээ. Наана одоо энэ энерги аваагаа бас Дэлгүүн болдгоос наашаага буухта тойроод ирдэг байт юм газар байт юм билээ. Энэ дэр нь болохоор яг энерги шиг эцэг өвгдийн энерги шингэсэн тийм газар юм билээ. Бид нар энэ дээр дөрвөн бэрх хайсан. Би 2 удаа дөрвөн бэрх булгасан. Энэ бас маш хөвгөлтэй дурсамж байсан. За тэгээд эндээс буухт одоо нийл энерги аваад айгүй ирч хүчтэй залуучууд хүмүүс эдлийн багийнхан маань буусан
байдаг юм аа. За энэ харуул жоохон сааралтаад тэр цаана Сибирь утаа. За энэ балж гол лүү дээ. Балж голыг гатлахтай энэ фургоныг ийм сал шиг энэ чи юу гэдлээ? Бируугаас өсрөлөө юу лээ. За нэг ийм энэ дээр гаргаад голын цаана гаргаж өгдөг хүмүүс байдаг юм байлээ. Тэн дээр нь фургонтой ингээд хүмүүс нь гараад ингээ гэсэн. Манай жолооч багийн ах маань байна. За бид нар тэгээд балчийн голоо гатлаад замд энэ тогруут нуур гэд дуу мун дээр гардаг. Тэгээ яг л угаасаа очиход л тогруут нуур юм бэлээ. Тогруутай. За энэ нарсан хүрээлэн байна. Дадал сумын. Нааны энэ нарсан хүрээлэн энэ Чингисийн 3 нуур амралтын дотор бас ингэж байлаа. Энд нь орж зураг хөргөд даруулсан. Энэ амралтай нь бас гой бүтцтэй зохион байгуулалттай гой газар байлээ. Энэ дотор маань тэгээ энэ Чингисийн гэр төшөө барилдсан байт юм байна. За бидний явсаар хөгжилтэй явсаар дараагийн аймаг болох Дорнод аймгийн зүг Хүлгийн жолоо татсан. За энэ их хамгийн ихэнд бол Дорнод аймгийн Чой болсон хотод орж ирсэн. Чой болсон хот руу орж ирээ шумуултай гэдэг нь амар мэдэгдэв юм байлээ шүү. Хотын сумын төвд нь байхад л Чой болсон дээр байх хотод л байхад л шууд шумуул хазаад эхэлчихлээ. Энд гэхдээ маш гоё хөгжсөн газар үлээ. Би ч одоо шөнийн Чой болсон энэ төр бол өстой тасархай зүгээр манжуу шиг шавшар. За тэгээд бид нар Чой болсон хотоос хүнсээ базаага бөөр нөрийн зүг залаад бөөр дээрээ ирсэн байдаг юм аа. За бөөр нөр бол үнэхээр заргалын газар үлээ. Бид нар бөөр нөрөн дээрээ 2 хоног явахгүйгээрээ амралтын байдалтай саацсан. Тэгж яхта энэ бөөр нөрөндөө бас гоё сэлээд бас маш их гоё бүлээхэн тэгээд нар марж аргаж байгаа айгүй гоё харагддаг. Нэх гоё тийм цаанаасаа л тийм дулаахан нуур үлээ. Дусан дотор нь орох гармааргүй тэгээд сэлээд л байж юмар. За энэ би одоо сэлж байна. Миний сэлж байгаа биш тэр байна. Тэгээд ер нь бол нууруу дотроос бол надад л бөөр нуурууд маш гоё санагцсан их гоё илэмсэг. Тэгээд бас боломжтой байхгүй бол таавчхан авчигтай орохгүй энэ доор айгүй хясаатай нуур үлээ. Тэг хүл гараа зүсэх тийм аюултай байлаа. За өглөөний бөөр нуурын эргээр ингээд алхаад явах шиг сайхан жаргал байхгүй юм байлаа. Тэр нуурын чимээ тэр бол айгүй гоё. Тэгээд бид аялагчид маань болохоор энэ аялагчдын өдөрлөг гэдэг өөрсдөө бид нар аялал зохион байгуулж байгаа хүмүүсээс гадна бид нар өөрсдөө ингэж хоолой бэлтгэж нэг өдрийн өдөрлөг хийсэн байгаа. Энэ дээрээ бид нар өөрсдөө хуушураа хараад энэ аялын бэк ах маань болохоор орон жимби хийж өгөөд бид нар тэгээд сайхан нэг өдөрлөгийг аялагчдын өдөрлөг болгосон. Сая би явж байгаа шүү байна. За би энэгээр юм хийгээл явуулах шүү. За тэгээ баг болгоно нэг үүрхтэйгээр гурил илтэх багийнхан зураг хайрах багийнхан гэх мэтчлээ. За энэ жимби болсон хуушур болсон. За ингээд оройн ингээд өдөрлөгтөө ингээд бэлдсэн хоолой идээ сайхан танилцаагаад ер нь тэгээд дуулж хуурдаад бүжиглээ дуулаад авиас чадруу зүсгээгээ тоглоцоогоо тэгээд яг бүтэн нэг өдрийг амралтанд байгаа юм шиг маш гоё өнгөрүүлсэн. За тэгээд үүнээс цаашаа бид алдарт Минингийн талаар дахиж байна. За энэ Минингийн тал бол ёстой тэнгэр газар нийсэн айгүй гоё удам тал байд юм байлээ. Энэ одоо урт муртан хэдэн километрийн сайн санахгүй байна. Энэ бэк ахл бол айгүй гоё тайлбарсан тоодон тэн би болохоор тухайн үед нэмтчээ тэгээд сайн яахгүй. Надад гэхдээ энэ Минингийн талаар дахиад бол хүмүүс амар өөтөртэй гэж ярьдаг. Надад бол нэг тийм өөт гаргүй гоё дуу сонсоод ингээд юм бодоод ингээд явхад бол маш гоё санагдсан надад л. За тэгээд Минингийн талаараа Дагсаран байгаад бидний аян тамсаг булаг гэдэг энэ Петро Чайны энэ донки гэдэг энэ нөгөө нефт татаад гадагшаа экспортлдог нэг тийм байлаа. За энэ бурханд зохицолтор гэдэг алдарт зургийг харж исэн болохоос л очиж үзсэнгүй байна. Очиж үзэж байгаагүй газар очиж үзсэн их гоё газар байт юм байлаа. Маш том газар байт юм байлээ. За одоо ингээд цаашлаа бид нар халахгүй сумын зүг явсан. Жохон бороотой шалбагтай байсан ч бид нар ажирхгүйгээр даваа цаашаа явсан. За халахгүй сумд ялтын музей үзээд ялтын музей
үзээд ялтын хөшөө дээрээ сайхан зугаад татвал энэ л агуу том бүтээн байгуулалт байлаа шүү дээ. Шүн мөн ингэж гоё аймаг гэрэлжсэн маш том тийм юу лээ. Хөшөөлээ. За одоо ингээ нэг халах голын яг дайн босон газар нь халах голын үзүүлэг гэдэг энэ газраар нь бид нэр тойрж явж ингэж яг дайтжсэн газруудаар нь одоо энэ цэрэг ирсэн Монгол цэрэг Япон цэрэг ирсэн байлдж исэн зэрэг зэвсэг одоо эд хогшил юу гэдгийг хуцгонор бүх юмнуудын яг ингээ ямар ч засваргүй яг бодит байдал дээр нь газар дээр нь үтсэн. За тэгээд энэ сумны дарийг задлж аваад ингээ зүрх болгоод асаахаад гал ингэж гаргасан. Энэ бас их гоё үзэсгэлэнтэй харагдаж байгаа. За тэгээд шумуул бол аюултай их юм билээ. Одоо миний энэ хар хувцсан дээр л жижигэн цэгүүд бол энэ шумуул. За энэ Ремзовын өндөрлөг гэдэг хамгийн өндөрлөг цэгийн төлөө маш их тулцсан гэсэн түүхтэй. За энийг болохоор шураг гэдэг одоо энэ шургаас наашаа бол нэг ч Япон цэргийг оруулаагүй гэсэн гэж ярьдаг юм байлаа. За энэ домогт халахын гол. За энэ халахын гол дээр Бекахмен мэдчилгээгээ дэвшүүлж байна. За тэгээ энэ чинээ сайхан зураг өргөд татуулаад бас дурсгал газруудаа үзээд энэ нөгөө Ремзовын өндөртөг тэгээд доошоо буусан. Бууж явах явцдаа бас бид нар хөгжилтөө гой зураг татуулаад хөгжилтөө яриа өрнүүлээ түүхээ Бекахаас сонсоод явсан. Энэ Беках маань бас маш хөгжилтөө хүн байлээ. Одоо урлагийн мэдрэмж нь одоо маш өндөр хөгжсөн хүн байлээ. Биднээс тэгэл инээлгээл гой түүх яриад гой нийттэй яриад явсан. За энэ бит хоёрын үзүүлэн тоглолт. Беках маань Япон цэрэг болсон. Би одоо Монгол цэрэг болсон ингээд баригдсан. Тэгээ ингээд явж байгаа дүр зураг харагдаж байна. За ингээд бид Дорн аймгаас хөдлөөд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ороод ирсэн байна. Эрдэнэ цагаанаас сумаарууд байна явж хахад дайрж хахад баг. За Сүхбаатар аймагт манай дэгдэхийн бүлгэмийнхэн мэдээч чихэр жимсэн туртай. Ягаад тэгэхээр залуу хүмүүс байсан. За тэгээ бүлгэмийн гишүүд маань замд ингэж амарч явах зур Монгол биелгээ сурцгааж байгаа байдал нь байна. За манай пургонууд манай тулгаах байна. За тэгээд энэ Сүхбаатар аймагт ороо явж байхад миний төрсөн өдөр болсон 8 сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тэгээд аялын хамт олонтойгоо төрсөн өдөр бас маш хөвчлөлтэй дурсгалт дурсамжтай. Ер нь бол мартагдахайгүй тэмдэглэсэн. За тэгээд цаашаа бид давхсараад энэ Шилийн богд дээр ирсэн байна. Шилийн богд Даргаан аймгийн Шилийн богд. Энэ Даргаан аймгийн гоё дурсгалт газрууд нь бүгдээр нэг гоё ийм самбартай байлээ. Бүгдээр бүх газрууд нь. Тэгээ энэ Шилийн богд дээр гараа сайхан хямраа сэргээд энэ яг дээр нь байдаг овон сайхан дээлтэйгээ гараад хямраа сэргээгээд сайхан уухаал зориулоод тэгээд бууж ирсэн. Энэ Шилийн богд дээрээс ингээд харахаар ингээд эргэн тойрон сүнцэн галт ус ер нь бол амар гоё Марст байгаа өөр гариг дээр байгаа юм шиг санагцсан. За энэ уухаалал бөөнөрөө тэр биднээс энэ буусан машинтайгаа тэр доор буучаад тэгээд наашаа дээшээ ирчүүд нь алхаж гарч ирж хэмнээ сэргээгээ бод юм байлээ. За тэгээд жоох яваад цаашаа талд ингэж тал дундуур явж байгаа гинт ингээд доошоо унсан юм талын агуу гэдэг юм байт юм байлээ. Энэ бол Монгол улсын хамгийн том агуу юм байлээ. 3 ширхгийн 250 м урттай. Тэгээ ийм хөөрхөн жижиг гэр хажуудаар байрлалцсан. За энэ орох үүд нь нэлийн тонгоож эвгүй урт юм байлээ. Тэгээ орохороо үнэхээр гоё. Дотор нь аим хүүтэн ингээд тэгээд юунууд нь ханд нь ингээд юм хүүтэн болохоор энэ цаснууд нь ингээд тогтоод ингээд гоё талцсан. Тэгээд энэ нэг харанхуй байдаг болохоор гэрэл тусахаар нэх гоё од тэнгэрт чимшиг айгүй гоё гэлтганаад нэг гоё харагддаг юм лээ. Дотор нь ингээд байгаал баймар. Энэ дотор бол ер нь Шилийн сайн арьс хоноглож өнждөг байсан мөн одоо хүүтэн байдаг болохоор барьсан тарууг гөрөөс мөрөөс ангаа бас оруулж хөлддөг байсан гэж ярьдаг юм билээ. Дотор бол амар том юм 3 танхимаас бүрддэг байсан. Одоо энэ тэгээд дарагдаад нэг ширхэг юм том танхим болсон юм шиг байгаамаа. Цаашаа би явах гэж оролцсон. Тэгсэн чинь ингээд тулсан байдаг юм аа. Тэгээд дотроо сайхан зураг хөргөөд аруулаад энэ бол супер зургууд дуус. Тэгээд цаашлаад алдар тороо банд өвшөө. Энэ тороо банд өвшөө дэлгүүрт бол бас өшөө аягүй хүйт юм лээ. За ингээд алтан овоон дээрээ ирээд сайхан бас гараад сайхан хэмрээ өргөөд
хямраас сэргээгээд янз бүрийн зураг даруулаад тэгээ буусаа. За одоо тэгээд бидний цаашаа явж байгаа зам маань болохоор орхихийн бол ганган нуурын дээр ирсэн байгаа. За энэ орхихийн бол ер нь ингээд дуу чанга дуулахаар ингээд орхилж идэг. Ер нь бол байнга орхилж идэг юм орхихийн орхидог юм булаг байлээ. Тэгээд энд бол маш их аялж байгаа хүмүүс бас очт юм л одоо архан талд нь бол ганган нуур байгаа. Гэхдээ энэ ганган нуурын мянган хүн чуулган цаг үлрэрлэн таарах болохоор үзэж чадаагүй. Тэгээд энэ орхихийн булаг дээр очиход бас энэ гитартай бас нэг өөр ах эгч нар дуулаад байжсэн. Тэгээ бид нар хамтраад бөөнөрөө бас маш гоё чанга дуулж гоё орхихийн булаг гэж тусдаад өөрийнх нь дуу гэдэг юм билээ. Энэ булгийн тэр дууг нь дуулаад сайхан орхилуулаад үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. За тэгээд манай аяллаа бүрэлдэхүүн ер нь бол ингэж нэг олон цаг тэгж тавихгүй юм 50 нэг ядчихгүй өстө сайхан амралт ихтэй тэгж явж ирсэн. За энэ Сүхбаатар аймгийн дарган сууд байна. Тэгээд цаашаа бид баруун уртаар дайраад тэгээ Хинти Чингис хотоор дайраад Улаанбаатар хотын зүг хүлгэн жолоод бутсан байдаг юм аа. 14 хоног явсан энэ аялалд хатаар болсон байдаг юм аа. Шумууланд амир хідүүлсэн байдаг юм аа. Тэгээд маш их гой зурагнуудтай болсон. Гой зурагнууд авсан, бас маш их олон гой хүмүүстэй танилцсан, маш их гой газрууд үзсэн, олон сайхан түүхүүд мэдэж авсан. Энэ аялал бол бас сэтгэл тоногсон маш сайхан аялал байсан. Хэрвээ миний блогийг үзэж байгаа хүмүүс хэвэл ийм хүү аялалд явахаар бол явчихж байгаарэ. Ямар ч асуудалгүй шүү. Монгол орноо эхлээд сайхан үзэх хэрэгтэй юм шиг байлаа шүү хүмүүсээ. За энэ Сүхбаатар аймгийн төв баруун урт хотод ороод ирсэн. Энэ яг Сүхбаатарын талбай нь. Тэр бол хойноо нутгийн удирдлагын ордонтой. Тэгээ дэлгүүр хашаад орно бол бас сонин содон юмд ихтэй байд юм байлээ. За тэгээд одоо энэ дэлгүүр дотор одоо би энэ үнгийг унгаагаад миний бичлэг дуусна. Тэгээд үзсэн та бүхэнд баярлалаа. Унтсан. За баярлалаа.